Арай мэндийг хүргэе үзэгчдээ Entertainment мэдээллийг хүргэдэг нэмэх 19 нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн нэвтрүүлгээр Amo Art Project-ээс залуу уран бүтээлчдийн гинцэн ивэнтийг зохион байгууллаа. Wasabi хамтлагийн цоо шинэхэн уран бүтээл хас. Энэрл олон Mrs. M нарын хамтарсан шинэ уран бүтээлийг та бүхэнд хүргэж байна. Үзэгч та бүхэн өнөөдрийн нэвтрүүлгээр эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй хүлээн авч үзээрэй. Entertainment мэдээллийг хүргэдэг нэмэх 19 нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгчдээ баярлалаа. Өнөөдрийнхөө дугаараар би та бүхэн тун сонирхолтой зочдтой уулзах болно. За бидний хүрэлцэн ирээд байгаа эхний газар бол Call for Artist event байгаа. За энэ хүү event дээр та бүхэн ямар хүмүүстэй уулзах вэ гэхээр Amo Art Project хэмээх прожектыг үүсгэн байгуулсан. За уран бүтээлч залуусын уран бүтээлийг танилцах боломжтой юм аа. Тэгэхээр орчин үеийн залуус ямар урлыг сонирхуулж, за урлыг хэрхэн хөгжүүлж байгааг хамтдаа орж сонирхцгаая. The loving in my heart won't break in two. I never wanna say that we are through. I'm holding on to what we still have left. And yeah, you know me. The love I give is the love I got. So don't. Тэгэхээр event-ийн талаар бас ямар учиртай ивент зохион байгуулагдаж байгаа вэ? Бас зорилгын үзэгчтэй төвшин танилцуулъя. Энэ хүү ивент нь болохоор одоо бид нэр 5 артист байгаа. 5 уран бүтээлчд нь ерөөсөө үзэсгэлэн төрт орж байгаагүй. Тэгээ бидний гол зорилго нь юу вэ гэх юм бол бие даасан уран бүтээлчдийг дэмжих, тэднийг ингээ олон таниулах, уран бүтээлээ хийх хүсэл тэмүүллийн одоо нэмэгдүүлэх тийм зорилготой байгаа. Тэгээд яг одоогоор бол бидний ойрын хугацааны төлөвлөгөө гэх юм бол ер нь ямар ч уран бүтээлчд хүн болгонд ингэж нээлттэй байдаг. Ямар ч уран бүтээлчд бид нарт хурж ирээд бид нартай нэгдээд ийм ивентүүдэд оролцох боломжтой тийм space буюу тийм орон зайтай болъё гэж бодож байгаа. Тэгээд бас нэг юм нь болохоор үнэхээр хүн болгон ямар ч тийм ялгарлан гадуурхалтай байхгүй хүн болгон бид нартай нэгдэж болно. Тэгснээрээ ингээд нэг тийм Amo гэдэг нэг тийм community үүсгэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм. Amo project-ийг нээхээр болсон шалтгаан гэх юм бол би өөрөө Бостон сурч исэн. Тэгээд нэлээд Бостонгийн underground independent тийм урлагийн нэг тийм community одоо нэг тийм жижигхэн нийгэм бүлэг хүмүүстэй дотно байдаг гэсэн. Тэгээд Монгол буцаж ирээд бас ингээд хүмүүсийг хараад исэн чинь Монголын уран бүтээлч бас яг ингээд өөрсдийн ингээ бүтээлээ тавих тийм орчин дутагддаг юм шиг санагдсан. Бүтээлээ төрөх ч юм уу. Тэгээд тэрэн дээр нь ажиллаа тэр хүмүүс таслая гэдэг санаачлагаар Amo Art Project-ийг ер нь үүсгэн байгуулсан байгаа. Amo Art Project нь 2020 оны 9-р сараас эхлэн хэрэгжиж байгаа ашигын бос төсөл юм. За энэ хүү төслийн гол зорилго нь чөлөөт уран бүтээлчдийг дэмжиж, бүтээлд төрөх, аюулгүй орчин бий болгоход оршиж байгаа хэлээ. Ганцаараа авьяастай хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүс ганцаараа аваад хаар даацгүй юм игээд хаар юм болохгүй гэж магадгүй. Аль болох олон хүнийг цуглуулах зорилготой. Олоолаа нийлээд гоё юм яа л гэсэн. Өнөөдрийн ивент ч гэсэн ер нь бол гол нь connection аль болох олон хүмүүстэй танилцах тийм зорилготой л. Amo Art Project нэг тийм хэсэг юм бол юу ч хийдэг хүн байж болно. Заавал уран бүтээлч байх шаардлагагүй. Энэ бол уран бүтээлчдээс гэвэл хөгжимчд байж болно, зураач байж болно, дизайнер байж болно. Бас тийм урлагийг дэмжих тийм сонирхолтой, хамтарч ажиллах сонирхолтой хүмүүс, компаниуд ах юм бол тэгж нэгдэж болно. Дэвтэр дээрээ жижигхэн дэвтэр дээрээ зурдаг гэсэн тийм зурнуудаа ийм юу болгоод тамгатай болгоод тэгээд тавьж харуулж байгаа. Ийм хоёр хүүхдийн ийм стори шиг юм. Ер нь бол нэг тийм хөөрхөн байдлыг харуулах гэсэн. Тийм. Одоо энэ царинууд нь чухал байгаа ч гэсэн нэг тийм баг зэрэг тийм humor гэх юм уу тийм юм жоохон нэгэн эсвэл нэг жоохон үлгэрийн байдал нэгэн бид нэмэхэнд нэг тийм хөөрхөн байдлыг харуулах гэсэн. Уран бүтээлчид төслийн хүрээнд зохион байгуулагдах event арт үзэсгэлэнгээс санхүүжин үнцэн байр суурийг олонд таниулахад Amo төсөл хөшүүрэг болон ажиллана гэдгийг төслийн санаачлагчид хэлж байсан юм.
Amo Art Project төслийн хүрээнд өнгөрөх жонт Урт Арт House-тай хамтран Feed the Artist event-ийг зохион байгуулж байсан бол энэ удаад Call the Artist хэмээх нэрийн доор Art Party-г зохион байгуулж байгаа нь энэ юм. Шинэ залуу уран бүтээлчтэйгээ дэмждэг тийм үйл ажиллагаа. Тэр нь надад их таалагдсан. Яагаад гэхээр одоо манай Монголд шинэ залуу уран бүтээлчтэй айгуус их байдаг. Тэгээд тэр болгон танигдаад байдаггүй, сайн бүтээлтэй тийм уран бүтээлчтэй байдаг. Тэгээд тэр бүтээлээ таниулах тэр боломж нь надад таалагдаад тэгээд энэ үйл ажиллагаанд хамтарч ажилласан. Тэгээд зураг сонирхолтой, айгуу төвштэй. Гэхдээ багтаа дандаа нөгөө нэг одоо яг бидний мэддэг зүгээр л одоо тосон будгаар ч юм уу, харандаагаар ч юм уу тэгэж зурдаг байсан. Тэгээд англи явсныхаа дараа болохоор би ари өөр чиглэлээр сурсан. Тэр нь ямар чиглэл вэ гэхээр 3D арт буюу одоо баримл, монголоор л баримл гэж хэлж болно. Тэгээд тэр чиглэлээр сураад тэгээд ер нь бол сэтгэлгээ аягүй задарсан. Зөвхөн ингээд урлаг гэдэг нь зөвхөн уран зураг биш. Тэрнээс бас өөр илүү юм байж болох юм байна гэдэг ойлголтыг авчихсан. Миний зарим бүтээлүүд бол яг өнөөгийн нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг яг өөртөө шингээсэн, тэрийг харуулахыг зорьсон байгаа. Жишээлбэл энэ нь болохоор яг Монгол улсад тулгараад байгаа air pollution. Цаа харах юм бол ихэнх хүмүүсийнх нь ингээ уушиг ингээ гинцэн маягаар зурсан. Тэгээ жоох хүүхдэд болохоор ингээ маск зүүцэн. Тэгээ тэр нь болохоор яаж ингээд Монголд ингээд air pollution амар хортоогоор нөлөөлж байгаа бэ гэдгийг харуулсан. Энэ болохоор бас ингээд зүгээр л нэг хөдөөний хүүхэд тэгээд ингээ аман дээр нь ингээд оёцсон юм шиг тэр нь болохоор юу илэрхийлж байгаа вэ гэхээр ингээд хэдий ингээд бидэнд ингээд хэлмээр байдаг зүйл байдаг ч гэсэн дуу хоолойгоо тэр болгоо ингээд сайн гаргаж гээд нийгэмдээ сайн тэрийг ойлгуулж чаддгүй гэсэн утгаар хэлсэн байгаа. Тэгээд энэ болохоор сая сүүлд өвөр Монголд болсон нэг Монгол бичгийг болиулна бүр ингээд байн хийнгээд тэр санааг илэрхийлэх гэсэн зорилготой. Тэгээд энэ хойдлынх нь монгол бичгээр бичсэн нь болохоор нөгөө монгол хэлгээ шүлэг байдаг. Тэгээд тэрний хэсгээс бичээд ийм байсан байна. Ер нь бол тэгэл өөрсдийнхоороо байцгаа тэгээд бүтээлч бай. Өөрсдийнхоороо л өөртөө үнэнч байгаарай л гэж хэлмээр байна. Тийм. За үзэгчтэй бүхэн танилцуулж байгаа дараагийн уран бүтээлч бол зарлуу уран бүтээлч Баатар зорж байгаа. За энэ өдрийн мэнд. За сайн байна өнөөдрийн мэнд. За юуны өмнө үзэгчтэй бас үүргээ танилцуулж ямар ч хэлээр уран бүтээл төрөлдөг уран бүтээлчтэй дизайнер бүтээлээр үзүүлсэн. Ер нь бол багасаа зурсаа одоо тэгээ дүрслэх урлагийг сургууль зурагчаа сурдаг. Яг чиглэлээс илүү одоо энэ байгаа бүтээл нь болохоор ерөнхийдөө insulation гэдэг одоо ерөнхийдөө нэг юм тогтох юм уу? Зөвхөн ханийн зураг биш, ерөнхийдөө нэг морчинтойгоо гэсэн бүтээл. Би ийм тийм гэж тайлбарлахгүй. Яг хүн болгоо яг өөрийнхөө ойлгоцлоо байвал яг тийм миний хүссэн зүйл юм уу? Яг орчин үеийн залуучууд болохоор ерөнхийдөө илэрхийлэх хэрэгтэй амар хэрэгтэй байгаа. Ялангуяа уран бүтээлч нарт тэгээд яг энэ илэрхийлэх гэдэг зүйл нь яг зургийн ч юм уу уран бүтээлчдэд ялангуяа гол чухал нь орон зай хэрэгтэй байдаг байхгүй юу? Яг тэгээд яг юм олддгоо орон зайгийн залуу уран бүтээлч нарт өгж байгаа нэг уулзлага. Багш нар маань ч юм уу гуучин уран бүтээлчнэр бас нэг тийм тал байдаг сонсогдож байсан. Одоо залуу уран бүтээлч нар шууд ингээ бүтээлээ тавьж болохгүй ч гэдэм үү, зарж болохгүй ч гэдэм үү те. Тэгэхдээ яг урлаг гэдэг чинь өөрөө амар хувьсаа явж байгаа. Хүн болгоны илэрхийлэмж өөр. Тийм болохоор яг юм залуучууд яг хийж иж сурах болохоор яг энэ яг хийх боломж нь болохоор орон зайг нэгж байгаа. Айгу баярлалтай байгаа. Энэ ивентийн гол зүйл. Заавал би бүгдийг яг урлаг төртэй бай гэж хэлэхгүй. Урлагийг урлагийг ойлгох гэж хэлэхгүй. Гол нь яг одоогийн залуучуудад яг өөрийгөө яг бүрэн илэрхийлж чадахгүй болохоос айгу сэтгэл хөдлөлтч гэдэг юм уу те. Илдэг зүйлд орж байгаа. Тийм болохоор яг өөрийгөө илэрхийлэх яг өөрийгөө яаж илэрхийлэх боломжтой вэ гэх тэр зүйлээ л олоосоо гэж бодож байна. Ивэнтэд оролцож байгаа үзэгчдийн худалдаа авах такс бүх чөлөөт уран бүтээлчдийг дэмжих төслийн дараагийн ажилд зориулагдмыг эхэлж байлаа. За чөлөө сэтгэлгээг дэмжигч баригдмал бус урлагийг таашаагч хэн бүхнийг Amo Art Project хамтран ажиллахыг урьж байна. Үзэгчдэд та бүхэнтэй уулзаж байгаа дараагийн зочин бол Wasabi самтлаг байгаа. Тэгэхээр Wasabi самтлаг маань дөнгөж өчигдөрхөн тийм ээ шинэ клип өгөөдөж байгаа олон бүтээл болгосон байгаа. Тэгээд шинэ уран бүтээлийн гэхэд баярлалцгаад бас хүрэлцэн ирээд байна. Энэ өдрийн мэндийг хүргэе.
За тэгээд хамгийн сүүлд гарсан хас хэмээх нэртэй уран бүтээлээс бид нэр яриагаа хий тийм ээ. Хэдий хугацаанд бэлтгэл хийж иж энэ уран бүтээл анхны бүтээл болгож байгаа нэг клип нь бас маш өвмөц болсон байсан. Хүмүүсээс маш их хангалттай ярих сэтгэлдлүүдийг авсан байсан тийм ээ. Яг аудио болохоор бид нар яг цомог дээрээ зөвхөн 1 жилийн хугацаанд ажилласан байхгүй. Тэгээд багаараа 1 жилийн хугацаанд цомог дээрээ ажиллаж дуусгаад тэгээд нэг нэгээр төрсжүүлж эхэлсэн. Тэгээд яг клип маань яг 6 алтаас хойш бүтэн одоо яг 2 сар гаруй эдит ажиллах явагдсан. Яа тэгэл нөгөө график ажилтай айгүйх ажиллагаа ихтэй байсан. Тэгээд манай зургийн багийнх маань маш амжилттайгаар хийж гүйцэтгсэн. Тэгээд бүгдээрээ өдөр өдрөөр сайжруулад айгүй гоё чанартай уран бүтээл гаргаж өгсөн. Бидний зүгээс маш их баяртай байгаа. Тэгээд зураг авалтын үед бол маш олон гоё зүйлс гарсан. Тэгээд тэр бол нэг оногт идэх баха. Ер нь нэлээ олон оног. Яг бид хэдгэлтгүй арын албанд ажиллаж байгаа. Тайд засалтай хүмүүс. Тэгээд бүжигчид бүх оролцож байгаа хүмүүс маань найр хоол авсан мэрэн байж нэг уран бүтээлээ бүр үнэхээр чин сэтгэлээсээ гаргуй оролцсон. Тийм учраас манай энэ уран бүтээл маань илүү тийм сэтгэл шингэсэн харагдсан баха гэж юм аа. Яаж байгаа тийм. Бүх уран бүтээл сэтгэл шингэсэн. Гэхдээ энэ дээр бүр илүү олонгүй ажилласан. Маш том баг ажилласан. Яа тэгэхээр одоо нөгөө тайзын засах жил нэг тайз засах жил тэдэн цаг гэл тайзыг харахад бид нар өөрсдөө очичоод хаа гэсэн байгаа байхгүй. Хөөх гэж үгээд. Тэгээд яг нөгөө нэг сүүлийн дахилтны хамгийн сүүлийн дахилтанд би бүжиглдэг гэсэн байгаа. Тэн дээр яг нөгөө нэг өөрийн яг нөгөө жингээр яг нэг хамгийн эвгүй хүнтэй үеэр би тэр яг 12-ийн үед зураг алтын талбай дээр манай юу маань бэлэн болоод тэгээд яг зураг алтын эхлээл явсан цацуулаад ханаас нэг овсч иршээл гадаа авир хөт өдөрчий гэж чичрээл тэгснэ бөөндөө ингэжсэн за тэгэл тэр хэсгийг тэгэж дуусгасан. Ер нь бол гэхдээ яг нэг зураг алтын дээр нэг иймэрхүү яг нэг иймэрхүү төрлийн яг иймэрхүү саад онол байдаг. Гэтэ энэ нэг дараа нь байна. Энэ гэр гоё. Багтууд надаа яг юу айгүй өөрөө санагдсан нэг юу нэг гэх юм бол зураг авалт гэх юм бол яг нөгөө бойкагчийн хэсгийг аваад араас нь ингээд бүжигчтэй яг ингээд бөөндөө ингээд авах хүсдэг байсан байхгүй. Тэндэл ингээд бөөндөө ингээд инээ цэнаагаал ингээд бөө юм бол бүжиж мүжиглэл ингээд бөө юм бол ингээд суугаадсан байхгүй. Тэгэл тэгсэн чинь нилээ шөнөөсөн чинь жоохон дуу намжаал гэсэн. За тэгээд яг дуугаас ч өөр болтол нэг юу ясаахгүй зураг авалт явцаахгүй. Тэгээд бүр өглөө дууссан. Өглөө гэсэн чинь яг өглөө болсон чи яг ингээ бүх бүжигчд дондсон. За хувцас үлрсэн дээ. Хэдийгээр болж байгаа. Яг тэгээд ингээ бодох маш олон юм болсон. Тийм болсон. Ер нь л манай дуунуудаас хамгийн их тийм одоо олон хүний бүрэлдэхүүнтэй яг клипэнд маш олон хүн ажиллагааг илүү шаардсан. Тийм болсон байна. Тэгэхээр клипний санааг яаж гаргасан бас та түрүү имиж том өрнөц байсан шүү дээ. Энэ имижийг бас яаж бүрдүүлсэн юм бэ? Найруулагчаар болохоор манай их гэрэл гээд гэлээ гэдэг ах маань ажилласан. Тэгээд Витенжил гээд хоёр продакшн нийлж ажилласан байгаа. Тэгээд яг клипний санааг болохоор гэл ах маань яг энэ зохиолоо гоё найруулад тэгээд хамтлагтайгаа лейблтэй хэлцэж байгаа гарч ирсэн. Тэгээд мейкап дээр болохоор BJL гэдэг артист BJL makeup студиогоос ажилласан. Тэгээд яг бүр яг клипний зохиол гарсан яг өөрөө зохиолоо хийж өгсөн. Тэгээд өсөн дээр ч гэсэндээ бүр ерөөсөө өмнө дээр хизээч гаргаж байгаагүй тийм хүмүүс шийдлүүдийг гаргасан. Ruby гэдэг бүсгийн салон маань өдөрч ажилласан байгаа. Тэгээд хувцас нь болохоор яг ийм futuristic юм маягтайсэн болохоор бид нар мөнөгч тавьж ажилласан. Тэгээд бүгдээрээ энэ баг нийлээд ийм цогцсон бүтээл гаргасан. Тэгээд мэдээж аудио дээр бол дууны үг аягаар зохиож бичсэн байгаа продюсер. Тэгэхээр Wasabi-с хамтлаг бас үүсгэн байгуулагдаад баггүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд маш олон хэд уран бүтээлүүдийг гаргаж чадсан. Бас үеийнхээ байлганд авч чадсан, болж чадсан. Тэгэхээр энэ хугацаанд та дөрөвч тулгарч ирсэн бишгэлээ тавлаа яаж байгаа дөрвөл гэсэн юм. Яагаад дөрвөлөө болгож тулгарч ирсэн? Бишгэлүүд юу байсан? Одоо тэгээд анхны уран бүтээлээ гаргаснаас хойш бас нэлээд олон уран бүтээл гарчлаа шүү дээ. Тэгээ энэ хугацаандаас нөгөө фэнүүдийн хандлага батлаж гэсэн өөр болсон байгаа. Энд дээр гарч байгаа өөрчлөлтүүдийг бас манай хамтлаг бүртгүүний үед гэх юм бол манай Ангелина маань жилийн хугацаатай хамтлагцаа энэ цомгийн хугацаатай чөлөө авсан байгаа. Манай хүнддэг шалтгааны болоос чөлөө аваад тэгээд бид нэр одоо энэ цомог дээр түрүүлэн ажиллаж байгаа. Тэгээд яг уран бүтээлийн үед гэх юм бол анхны дууг цацгаж байхад ингээл сандраа лайгаал тэ бүр ингээл нөгөө баг минут секундээр нөөрэ ингээ хөш мөшчиг бол сууж хүлээж байсан чинь одоо яг
хас дуун дээр болоод тэр багт айгүй ингээд тайвширсан. Гэхдээ өмнөх доонд тайвширсан байж байгаа хас дээр ингээд бүгдээр амир догтлоодсэн. Яагаад ч би ч групп чадлага яаж догтлж байна та нар манер гэдэг энэ дээр хичээл зүгээр. Тэгээ яг анхны дуу хүлээж авч ирсэн хүмүүсийн ингээд нэг хандлага одоо хас дуу хүлээж авч байгаа хандлага хоёр хооронд өгдөр өстэйс ялгаатай. Анхны дуун дээр бид нэр мэдээж шүмжлүүлж байсан. Би тэрнээс нь одоо үйдэж байлаа. Тэгээ одоо шал өөр болсон билээ. Бид нар чинь бас шууд ингээд анх босоо би ихний бүжгийг сурч байсан одоо сурж байгаа хоёр бол эрсдэс ялгаатай. Анх болохоор ингээд бас тийм амар удаан бэлдээгүй тий Girls' Generation дээр болохоор тий айгаа хурдан хугацаанд бэлдээд орсон. Тэгээ дээрэс нь нэг дөнгөж анх удаа ингээд бүгдээрээ бүжиглээд үзэж байгаа хүмүүсүүд болохоор жоохон хэцүү элементүүд нь ч юм уу тий хэцүү болохоор ингээд жигдэрч амжихгүй бид нар тийм байсан. Ингээд тэр үед одоо заасан бүжгийг хүлээж авч ирсэн. Одоо энэ сая сүүлд хасыг хүлээж авч байгаа хүмүүсийн чадвар ингээд ирсдэшилсэн. Учирнаа бид нар яг ингээд удаан хугацаанд энийг ингээд маш сайн бэлдэж чадчих байгаа болохоор яг тэрийг огтод маж гэсэн үр авсаад ингээд чадвар нь гэсэн бүгдээр гоё дээшлээ явж байгаа. Тэгээд стил имижийг гэх юм бол бид нар Girls' Generation цомог дээр болохоор стилист аваагүй ажиллаж байсан. Тэн дээр болохоор зүгээр ингээд бид нар өөрсдөө ажиллаад тэгээ би ингээд загварын гаргаалаа ингээд ажилчтайгаа ярилцаж ч юм уу тэгээ өвчтөг байсан. Хоёр дахь цомог дээр болохоор бид нар саяны дисслоо хас гэдэг дуу дээр стилисттэй ажилласан. Тэгээд энэ дээр болохоор аль болох бид нар хоёр дахь тайм шиг цомог дээрээ арай нэг өөр бас амсын хүмүүсийг харуулах юм бол арай эмгтээлэгтэй яг нэг Girls' Generation гэдэг яг ийм өсвөр үеэс бол одоо арай жоохон тийм том болж байгаа гэдэг шиг. Тэрийгээ бас харуулахын тулд стилистүүдтэйгээ ярилцаад тэгээ ажилласан байна. За тэгээд хас хэмээх шин уран бүтээлэг үзэгчтэй хүрчээд юу гэдэг. За. Мэхэсэн гонигтэй өдрийг марсан нарсаар сэлэгцэн сэтгэлийн хөшгөө татсан нэс болч гихшээ надвигээр өглөж гихшээ хас бас алсан бүхэнтэйгээ намайг хас дэлхий буцаж ирэх твэшээ тэнцэх сэтгэл чамаас хүрсэн дэдэхгүй хоолтан гихчээ тэсэ хурам надад утсан вэ хас батаса Baby, there's million stars. Can't you see now? Baby, don't you love me now? Oh, baby, битгий шантаарай. Би сэтгэл минь хоцонж бидний түүх хайлахгүй. Битгий гомдоорой. Би чөлөөтэйсэн цагтаас өмнө битгий хасаарай. In the
Хас нэртэй дууны клипийг үзэж та бүхэн хүрээлээ өргөжлүүлээд Wasabi хамтлагтай ярилцлага өргөжлөж байна. Тэгэхээр одоо хас нэртэй уран бүтээлийг хүргэжлээ. Над 2 дахь цомог 2 уран бүтээл гэдэг төрөөс хэлсэн. Одоо өргөжлүүлээд Wasabi хамтлаг ямар уран бүтээлээр ажиллаж байгаа эсвэл өөр зорьсон зорилгод байна уу? За Wasabi хамтлагийн яг сүүлийн үеийн хамгийн том сонин гэх юм бол бид нар Монголын даавны албаны элч дууч болсон байгаа. Тэгээд яг тэр хүүхдүүдийн төлөө тэр хүмүүсийн төлөө бид нар одоо нийгэм зөв эрэг дөөрөл эзэмш тэр хүмүүсийн нийгэм зөвөр илэрхийлэх тийм ажлуудыг бид нар хийж эхлэх гэж байгаа. Тэгээд дээр нь бид нар Nepcon хийц болгоо Монголын даавны албантай хамтраад Wasabi хамтлагийн одоо дөрвөн цуврал тийм зурагт номыг гаргаж байгаа. Тэгээд энэ дээр болохоор бас хувь хүн болгон дээр өөр гэсэн ном байгаа. Өөр гэсэн ном байгаа. Тэгээд энэ талаар хүмүүстэй Номон дээр болохоор яг хувь хүний амьдралыг харуулсан өөрийнх нь амьдралд нь ямар хүчтэй тэгээд сургамжтай ямар зүйлүүд байна. Тэр болгоныг ингэж үдийтэй өөрсдөө ярилцаад тэгээд энэ ном маань аягүй тийм сонирхолтой байдлаар хувь хувийн өөрөөсөө гэсэн харах өнцгийнх нь байдлаар гоё тийм зохиолтой гарч байгаа. Тийм. Ерөнхийдөө нэг хүмүүсийн мэддэг буйка, анка, эний миногоос шал одоо арай өөр өнцгөөс нь харуулдаг юм уу? Одоо яг мэддэг нэг өнцгийг нь одоо ингээд харцсан байсыг нь жоохон ингээд харуулж юм уу? Тийм ном болсон болов шүү. Тэгээ ном болгон маань өөр өөрсдөө өнгө зөрхтэй, өөр өөрөөгтэй тэр номнууд гарч байгаа. Тэгээд удахгүй бас ном юм маань нээлт болохоо. Ирээрээ. Азад өөрийн гэсэн тодорхой фенүүдтэй болсон гэж сонссон. Тэгээ ер нь бол миний хувьд ч гэсэн яг танаа фенүүдийн хувьд ч гэсэн яг Азад Монголынхаа нэрийг гаргасан хотын хамтлаг болж байгаа гэсэн хүлээлттэй байгаа юм л да. Энэ тал дээр Яг өмнө байснаас гадаад фэнүүд илүү их болсон байсан те. Яг дууныхаа доотлын комментүүд коммент бид нар чи ингээл харангуут чи анхны жижиг дээр бол том монгол хүмүүс байгаа байхгүй. Гэтэ яг ингээл одоо сая хасынхаа ингээд дор комментиг харангуут баг би чи бүр баярлаад тэгэхээр улсын фэн байна би ганцаараа байна уу гэж доорн бахан би алгэртэйдэг байдаг гэж хэлсэн би бүр баг өөртөө бид нар тэрнээс гадна яг бид нар өөрсдийнхөө YouTube сувгаас ингээд анализ хийж байгаа шүү дээ. Тэгээд цаанаас ингээд анализ гараад ирдэг. Тэгэл тэрийг харахаар Монгол аваа тэгээд ингээд яг бидний ерөөсөө таамаглаагүй Нидерланд, Эльгэр гэдэг ийм орнуудаас хандлагатай аягүй их байдаг. Тэгээд яг бас нэг судалгаа бид нар явуулж ирсэн. Тэр болохоор Индонез, Малайзиас Wasabi-с илүү одоо Азийн орнуудад бусад орнуудаас илүү Малайз, Индонез хоёрт илүү хангалттай байна гэдэг судалгаанууд бас бид нар хийж ирсэн. Тэгээд өдөр ирэх тусам шинэ уран бүтээл гаргах тусам ингээд зөвхөн Монголынхаа сонсогчдоос гадна өөр орны сонсогчид гэсэндээ бидний дэмждэг болоод бидний шинэ уран бүтээлийг хүлээдэг болж байгаа нь бол биднэрт маш гоё байгаа. Бид нар саяхан YouTube сувг маань 100,000 subscriber болсон байна. Сишэр бас нийцсэн байх. Сишэр play батнаа. Тэгээд анхны октийн амтлаг ийм сэнтэй шүү. Тэгэхээр та нар манаас гоё цаашаа дэмжээд өгөөрэй. За тэгээд бидний зураарай. Wasabi. Намайг хайхгүй. Entertainment мэдээлэл хүргэдэг нэмэх 19 нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэхэд төгсгөл бид та бүхэнд уламжлалт ёсоор энэ 7 хоногт шинээр нээлттэйсэн шинэ клипийг хүргэж байна. Энэ бол Mrs. M Эмрэл Планарын хамтран дуулсан Тансаг бүвэ. Хэрвээ та бүхэн Entertainment мэдээлэл хүргэдэг нэмэх 19 нэвтрүүлгийн шинэ дугаар бүрийг цаг алдахгүй үзхийг хүсвэл за доорх линкээр subscribe дарж, like дарж бидэнтэй нэгдээрээ дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчдээ. Би чам татагцсан би чам талархан чиний бүэлэх тансаг бүэн дуу чихэн татагцсан
Чиний гоё алхаг ухаалаг яриа чи надад таалагдсан. Үр цайхаас үр цайх хүртэл дандаа цуг байхсан. Үр цаг хугацааг яг эндээс буцаахсан. Би яра өдрийн зүүн шөнийн бодол надад чамайг санах цаг алга. ертөнцийн гурван сайхан бол ганцаараа чи. Миний хайрыг булааж дансанд гараа чи. Чиний хийдэг хоол амтаа давсан дутгаараа. Чамтай хам байна гэдэг зүгээр тансаглал хайраа. Чамайг харах надад итгэл төрүүлэн хайраа. Надад байгаа зүйлс танаа гэр бүлийн хайраа. Чимээ энерги шөнийн намгүн Чиний тухай шүлэг бичгээр би суулаа. Тэнцэх ижилгүй чиний минь готаар. Тийм үгс надад юунд ингэж ховорхон дараа. Гівгэнэт гарч ирсэн тэр хонтайж насан туршид минь хайрлах хүмүүн байж. Гой өнгийн цэцгүүдийг надад түүж үнэхээр сайхан юм аа. Энэ надад таалагдаж байна, өнгөнгөөр алаглаж байна. Бас намайг гаргадаж байна. Эмэгтэй хүн юм болохоор тэгээс санагдаж байна. Гэсэн ч би сайн мэдэж байна, чи намайг хөөрөх гэж байна. Нэг л өдөр ахад надад цэцэг өгөх байх. Эй, гівчээр дурлал намайг хэдийнэ олзсон. Эй, би хашиж үгүй гэр зөвхөн чамдан. Эй, энэ хорвог зөвхөн чамтайгаан би тулгсан. Эй, хайрын тухай дунасан туршид. Үргэлж ажиллан хонгор мэн хагас бүтэн сайн өдрөөч. Би on my hustle shit чингсийн төрсөн өдрөөч. Тим ч учраас өмсөн би фэндигээ хөлдөөч. Хоолоор явсан дээр шиг хөгшөн айс минь чамайг хөлдөө. Энэ дуун дээр үглэхний flow минь бол хөнгөн. 10 татад авсан анхны гинж минь бол мөнгөн. Харин одоо алт чи бол хөнгөн. Цагаан яр камбро deep set юмсняга. Бүх октод намайг муулж байвал чи нийлээд муулах уу. Чам зориулж хайрын дуу хийвэл чи дагаж дуулах уу. Чамайг ихэр байсан ч би зөвхөн чамайг сонгоно. Чи дэндүү жоохон байвал би гэл сүхэ дахиад төрнө. Надад бүх юм байна. Ганцхан чи лалга. Чамаас өөрийг хайх. Бодол надад алга. Чамд бүх юм байна. Намайг чи шалга. Дуумыг сонсоод найх. Санал над руу залга.